Мэдээ үргэлжилж байна. Сайн дурын нэгдлийн хүрээнд сурагчид болон ихтэй сургуулийн 3000 гаруй оюутныг хамарсан Let's Sparkle 21 хоногийн аян эхэллээ. За аяны хүрээнд Чингэлдээ дүүргийн 83 тоглоомын талбайг цэвэрлэж орчныг сайжруулахаар ажиллах юм. За дүүргийн зүгээс цэвэрлэгээний материалыг ханган дэмжлэг үзүүлж байгаа бол хороодын сууц өмчлөгчдийн холбоод угаах ус цэвэрлэгээний бодисоор ханган хамтран оролцож байна. Цаг агаар дулаарч хүүхдүүд гадаад тоглоомын талбайд өдрийг өнгөрөөх нь нэмэгддэг. Хүүхдүүдийн тоглож байгаа талбай нь стандарт бус учраас хүүхдүүд унаж бэртэл авах нь илбэг байдаг. За гэвч сууц өмчлөгчдийн албаноос тоглоомын талбайд тогтмол цэвэрлэгээ хийдэггүй улмаас хүүхдүүдийн жижиг шаргач бохирорж өрөвсөх тохиолдол гардаг. За иймээс хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө залуучуудын хувьд энэ аяныг эхлүүлжээ. Тэдний эхлүүлж байгаа энэ аян олон сууц өмчлөгчдийн холбоодод эргээр нөлөөж хүүхдүүд үргэлж цэвэр цэмцгэр орчинд тоглох боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа хуваалцж байлаа. Ер нь бол ийм штэ. Манай Улаанбаатар хотыг одоо ингээд энэ цэвэрлэгээний энэ ажлууд дээр дүүрэг ингээд бүгднгийн 100% төсвөөрөө хийнэ гэж бол үнэхээр байхгүй. Энд чинь олон улсад ч гэсэн тийм байдаг те. Тэгэхээр үндсэн ажлуудаа хийгээд яг орчин сууж байгаа манай иргэд бүгдээрээ ингээд хамтраад орчин тойрны өдөө ингээд бага наснаас эхлээд яаж цэвэр цэмцгэр ойлгох вэ гэдэг өөрийн хувь нэмрээ оруулж сурах хэрэгтэй байлээ. Ингэжээж бид эн чинь одоо гадаач бай дотоодч бай ер нь бүгдээрээ л нэг хамтарч амьдарч байгаа нэг community нэг space шүү дээ. Тэгэхээр энийг бид цэвэр цэмцгээр ойлгоход бол байнгын үүрэг оролттой байх нь чухлаа гэж бодож байна. Тасайдаа гарч ирсний араас нэг орчны бохирдлоос үүдэж маш их халдварыг үүсгэх юм байлээ. Тэгээд ерөөсөө том тус төвчин хүүхдүүдийн нэг одоо өвчлөл нэмэгддэг. Тэгээд түүнийг бууруулахын тулд бид нар ер нь энэ кампанид ажил болгож өрнүүлийг одоо агуулгатаар анх Сүхбаатар дүүрэгт бид нар 221 тоглоомын талбайг угааж одоо хариуцсан байгаа. Тэнд нэг хүүхэд залуучууд маш их цагаа өнгөрөөдөг, цагаа зөв зохистой өнгөрөх орчин цэвэрхэн байх хэрэгтэй, ариухан байх хэрэгтэй. Тэгээд тийм утгаараа бид нар нөлөөллийн ажил хийж байгаа. Бид нар ингэж 7 хоногт нэг удаа угааснаар иргэдийн оролцоог хангаж байгаа, сөөхийн оролцоог хангаж байгаа. Тоглоомын талбай нь хүүхдүүдийн очих дуртай хамгийн ойр газар. За гэвч тоглоомын талбай бохир байх нь хүүхдүүдийн халдварт өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдго юм а. За иймээс тэднийг эрүүл орчин төсөхийн төлөө томчууд хариуцлагатай байж тоглоомын талбайд тогтмол цэвэрлэгээ хийдэг байх нь шаардлагатай юм а.